бараг 3 жил өдөр болгон тариа тарьж амьдарч. Тэрнээс бол сохрох, хөлгөө болох, Альцгеймер одоо мартдаг зүүнэг өвчин. Хамгийн өндөр эрсдэл нь шөнө унтж явахдаа хэд их инсулин тарьчаад бага хоол идсэн байх юм болж юм те. Бага нүүрсээс авсан байх юм бол маргааш үлэн сэрхгүй байх гэдэг эрсдэл байдаг. Яаж энэ өвчнөд туссан бэ? Шууд эхлэх үү? За анх би 23 онд ер нь бол энэ өвчнөд бол туссан. Анх цагаан сараар яг хордлого авчлаа гэж бодоод салаатнаас хордлого авчлаа гэж бодоод би өвдөд эхэлсэн чинь тэгээд нэг 2 сарын турш ерөөсөө жин хасаал маш их хэмжээгээр шээгээл бүр ингээ хатангаршаал. Тэгээд сулдаад эхэлж исэн. Тэгээд яг онцлогоог нь мэдэхгүй янз бүрийн асуудал байгаа болоо гэж бодоод явж байгаа сүлдээ яг цусны шинжилгээнээс яг ийм өвчин тусснаа бол мэдээд. Тэгээ эмнэлэг дээр очисон чинь шууд хэвтүүлсэн. Англид бол ер нь багийн үнийг хэвтүүлдэг байхгүй. Үнэгүй эмнэлэгтэй болохоор буцаагаал явуулаад байдаг. Хэдэн жил хүлээлгдэг байхгүй. Тэгэхээр яг нэг өхлийн ирмүүдээр очсон юмсан болохоор шууд хэвтүүлээл эмчилсэн. Тэгээд шалтгааны хувьд бол бас стресс байх магадлал өндөр. Мэдээж удамшлал бас нэг фактор. Тэгээд бас нэг фактор хардаад байгаа юм болохоор ковид вакцин гэж бодоод. Яг л ковид вакцин чинь нэг мессенжер RNA, mRNA вакцин шүү дээ. Тэгээд тэр чинь гений өөрчлөлт хийдэг. Тэгээд миний энэ өвчнгийн гол шалтгаан нь бол нойр булчирхаанд байдаг бета-S гэдэг инсулин ялгаруулдаг эснүүдийг нь миний дархлаа өөрөө устгацсан гэсэн үг. Тэгэхээр инсулин ялгаруулах чадваргүй болсон гэсэн үг. Тэгээд тэрнээс хойш 23 оноос хойш одоо хүртэл бараг 3 жил өдөр болгон тариа тарьж амьдарч байгаа. Өдөрт хэд удаа тариа тарьдаг. 1-р төрлийн болон 2-р төрлийн сахарын ялгаа нь юу вэ? За 2-р төрлийн сахар бол яг нийт сахар туссан хүмүүсийн хамгийн түгээмэл хамгийн ихэнх нь 2-р төрлийн сахар байдаг. Тэгээ 1-р төрлийн одоо мини сахараас бол асар том ялгаатай. Гол ялгаа нь гэвэл 2-р төрлийн чихрийн шижинтэй хүн маш хэмжээгээр инсулин ялгаруулдаг. Жирийн хүнээс илүү их хэмжээгээр инсулин ялгаруулдаг гэсэн. Тэгээ инсулин нь өөрөө эсийг онгойлгож глюкозыг буюу сахарыг эс рүү нь оруулдаг тийм гормон гэж ойлгож байна. Тэгэхээр тэр нь бүр ихтэйд. Тэгээд ер нь энийг болохоор би яг delivery-гээр дүрслэе л да. Тэгэхээр одоо хоол захиаллаа гэж бодъё. Тэгэхээр хоолыг хүргэлтийнх нь хүн инсулин гэсэн үг. Тэгэхээр хаалгай чинь тогшоод хоол хүргэж ирлээ гэл маш олон хүмүүс хаалгай чинь тогшоодох юм бол сүүлдээ залхаад цадцсан хүн чинь те захиалаагүй хоолыг бараг авчираад байна гэд хаалга онгойлгохоо болно. Энийг инсулин эсэргүүцэл гэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө одоо 2-р төрлийн чихрийн шижний гол асуудал гэсэн үг. Биеийн жирийнээс хит илүү олон дахин хэмжээний инсулин ялгаруулж байдаг гэсэн үг. Тэрийг нь эсэн сүлдээ дүжрөөд хүлээж аваа байцсан. Тэгээ инсулин ч болохоор би юмыг нөөцөл өөхийг хоримтлуул биеийг өсөг томруул бүх юм ингээд хадгалаад ав гэсэн тийм төрлийн гормон гэсэн үг. Тэгэхээр энэ нь ингээд сүлдээ бие ангижруул гэдэг төлөв биш. Бие нөөцөл хадгал ихсэг гэсэн тийм төлөв рүү орчихлоор одоо чинь канцер хүртэл одоо хорт хавдрын эс хүртэл хөгжих төлөвтэй орчихно гэсэн үг. Тэгэхээр тэр нь бол 2-р төрлийн чихрийн шижин гэж байгаа. Тэгэхээр энийг идэх боломжтой. Ерөөсөл нүүрс усаа бага хэрэглээд тэр инсулины шаардлагыг нь багасгах хэрэгтэй гэсэн үг. Миний чихрийн шижин болохоор эсэргээр миний бие ямар ч инсулин ялгаруулах боломжгүй гэсэн. Тэгэхээр хоол нь ресторан дээр л эргэлдээд байна гэсэн. Эсвэл магадгүй хаалгыг нь тогшихгүйгээр орцон дотроо нөгөө delivery байхгүй хоолыг нь орцонд нь авчирч хайчаад байна гэсэн. Тэгэхээр орцныхын шатн ч юм уу лифт нь бүүн хоолоор дүүрсэн. Яг гэрийнх нь хаалгыг нь бол тогшихгүй байна гэсэн. Тэгэхээр яадаг вэ гэхээр миний хувьд бол цусны одоо сахарын түвшин маш их өсөх боломжтой юм идэх юм бол нүүрс ус идэх юм бол тэгсэн мөртлөө эсийг онгойлгохгүй байна гэсэн. Тэр ийм ялгаатай байдаг. Тэгэхээр тариа тарьж инсулин гаднаас бий авч тэрийг эс рүүгээ шингээж авдаг гэсэн. 10 сахартай хүний нэг нь л
ойролцоогоор яг над шиг юм сахартай байдаг. Тэгэхээр энэ баг сахар гэдэг нь болохоор яг адилхан өвчин биш гэсэн үг. Шал өөр өвчин. Гэхдээ үр дагавар нь адилхан асуудлууд авчирдаг гэсэн үг. За сая та тэгвэл инсулины эсэргүүцэл гэдээ ярьлаа. Инсулины эсэргүүцэл гэж юу вэ? Тэгэхээр инсулины эсэргүүцэл гэхээр яг ингээд нөгөө нэг эснүүд чинь дөжрөөд тэгээд одоо нирван дүр гэж байдаг да. Нирван дүрийг хүмүүс олно гэхээр юу гэсэн үг вэ гэхээр би ингэж орчуулад байгаа. Нирван гэдэг нь одоо санскрит энтгэх хэлээр үлээх гэсэн утгатай үгнээс гаралтай байна. Тэгэхээр амьсгалж гаргах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл би тэрийг ангижрах гэж орчуулад байгаа. Тэгэхээр нирван дүрийг олсон хүн бол ангижрах төлөвт орно гэж би орчуулдаг. Тэгэхээр сахарын өвчин маань өөрөө инсулины resistance гэдэг маань инсулины эсэргүүцэл гэдэг маань түрүүний хэлсэн шиг хит их нөөцлийг авъя гэдэг төлөвт бие чи орчиж байна гэсэн. Тэгэхээр инсулин ихсэх тусам нирваны эсрэг одоо авах төлөвтөд орчиж байна гэсэн. Тэгэхээр ямар ч ангижрал байхгүй. Одоо чинь бид нар яагаад өөхийг хөрөмтлөө те. Үйл болоод ч юм уу эсвэл өлсгөлөн үед тэр нөөц энерги зарцуулахын тулд тэр өөхийг хөрөмтлөж байгаа. Тэгэхээр орчин үед бол хүмүүс өөхийг зөвхөн хөрөмтлүүлэх төлөвт ороод тэр өөхөө шатааж гаргах ангижрах төлөвт бол орохгүй байна. Тэгэхээр одоо инсулины эсэргүүцэл гэдэг маань ерөөсөө тэр гэсэн үг. Хит их инсулин ялгаруулад тэр нь өөрөө өвчин үүсгэж байгаа юм. Тэгээд бие чинь дөжирсний дараа нөгөө идсэн хоол чинь эсрүүгээс үлдээ ороход эс нь хаалгаа онгойлгоо болоод сонсохгүй лалала гэсэн үг. Тэгэн гот судсан дотор чинь хит их сахар яваад байна. Сахар нь өөрөө кристалл төрлийн зүйл. Тэгэхээр судасны ханыг гимтээж идэг. Тэгэхээр судасны хан гимтэхлээр ерөнхийдөө бол бүх юм гимтэн гэсэн үг. Арьс гимтэн, эргэтэн гимтэн, тарих гимтэн, яс гимтэн бүх төрлийн гимтлийг үүсгэх гэсэн үг. Энэ өвчнөтэй амьдрал ер нь ямар вэ? Ер нь ямар байна? Ерөнхийдөө. Яг хоо энэ ялангуяа энэ өвчин ховор болохоор хэдий сахар гэж нэрлэгдэж байгаа ч гэсэн түрүүний хэлсэн шиг тэр ихэнх хүмүүсийн сахараас бол өөр бас хэцүү зүйл нь болоод жишээ нь байнгын тариа тарина. Байнгын толгой дотор нэг юм миний сахар хэд байгаа бол одоо яаж байгаа бол энэ хоолыг идэж болох билүү яах вүлээ? Унах билүү? Дээш дэшээ явхад инсулин авсан билүү аваагүй билүү? Тариа юу болж байгаа вэ? Гэрт хангалттай нөөц инсулин байгаа билүү гэдэг ч юм. Тиймэрхүү зүйл ингээд толгой дотор байнга эргэлдэж идэг. Тэгээд заримдаа одоо ихсч багасах асуудлууд гарна. Тэгэхээр ерөнхийдөө бол би ингээд дүрслэхтэй ингээд шаараар дүрсэлдэг. Одоо байнгын би нэг юм шаар авч явж байгаа. Тэр шаарыг ингээд ойлгож газарт унгаахгүйгээр тийм тоглоом шиг тоглож авч явж байгаа. Ажлаа хийж исэн ч бай, компьютер дээрээ сууж исэн ч шаараа тогтооно. Дасгал сургалт хийж исэн ч шаараа тогтооно. Хүмүүстэй уулзалт ярилцлага хийж исэн ч шаараа унгаахгүйгээр барьж явж байгаа. Тэгэхээр яг уу тэр шаарыг юу вэ гэж дүрсэлж байгаа гэхээр нөгөө нэг миний сахарын төв шиг хэлж байгаа. Хүний нойр булчирхаа өөрөө цусан дахь сахар хэр байгаас хамаарат ухаалгаар инсулин хэр ихийг ялгаруулахаар мэдчихэдэг. Миний хувьд болохоор нойр булчирхааны инсулин ялгаруулахгүй учраас тэрийг би гаднаас авч байгаа учраас маш их тоо толгой дотор бодож байгаа. За тэдэн грамм нүүрс ус энэ дотор байгаа. Тэгэхээр би өглөөдөө миний инсулины эсэргүүцэл тэд байдаг учраас тэрэнд нь зориулж тэдэн грамм одоо тэдэн нэгж инсулин тарих ёстой. Тэгэхээр тэдэн граммд нэг ч нь ордог учраас тэдийг тарих ёстой гэдэг ч юм уу тооцоолно. Тэрийг заримдаа буруу тооцоолох юм бол дутуу тарьчих юм бол сахар нь өсөд тэгээд урт хугацааны даймажуудыг одоо надад өгдөг гэсэн үг. Гэмтлүүдийг өгнө гэсэн үг. Түрүүний хэлсэн шиг судасны одоо хан гэмтэх. Тэрнээс болоод сохрох, хөлгөө болох, Альцгеймер одоо мартдаг зүүнэг өвчин тусах гэх мэт маш олон эрсдлүүд байдаг. Харин богино хугацаанд болохоор хит их инсулин тарьчих юм бол сахар нь унаад тэгээ ухаан алдаж унах, сүлдэх, тэгээд бүр арга хэмжээ авахгүй бол газар дээр нас барах тийм бас эрсдлүүд байдаг. Тэгээ хамгийн өндөр эрсдэл нь бол шүн унтчих та. Мэдхгүй бас өглөөс ирэхгүй байх. Хит их инсулин тарьчаад бага хоол идсэн байх юм бол ч юм уу те. Бага нүүрсээс авсан байх бол маргааш хүлэнс ирэхгүй байх гэдэг эрсдэл байдаг. За сая та ярьсан шиг сахар унна гэж юу вэ? Одоо цусан дахь сахар 2.8 болоход юу болдог вэ?
Тэр хүний одоо эрүүл хүний сахарын түвшин бол ойролцоогоор 4-өөс 6.5 дотор ч юм байж идэг. Тэгээд сахартай ч юм уу одоо нүрс устай хоол идсэн ч гэсэн тэрэнд нь тааруулсан инсулинээ ялгаруулад тэгээд инсулины эсэргүүцэл байхгүй бол тэр инсулин хийх ёстой юм хийгээд тэр түвшиндөө л барьж идэг. Харин жоохон тэр нь 7-8 руу ороод ирэхлээр ер нь бол инсулины эсэргүүцэл чинь нэмэгдсэн байна буюу одоо сахартай болж эхэлж байна гэсэн үг. 2 дугаар төрлийн. Унахаараа яадаг вэ гэхээр ерөнхийдөө судсан дотор чинь цусан дотор чинь хангалттай нөөц энерги байхгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр бие чинь маш их юм солилцсон мэдрэмж авна. Дотроос ингээ харлал амар хөлссөн мэдрэмж авна. Тэгээ ингээд босхоос юм тэнхлэгүү суумарч юм шиг бүр ингээ хит байх юм бол ухаалдаж унмарч юм шиг. Бүр хит ингээд яах юм бол бүр хил маань хүртэл мэдээгээ алдаад тэгээд заримдаа ингээд цадгалан байхдаа хит их тарьсан байх юм бол цадгалан байсан ч гэсэн өлсөд байгаа. Тэгээ хил чин юм мэдрэхгүй тэгсэн мөртлөө ингээд өшөө идэх шаардлагатай болоод байдаг. Эсвэл жуус уух ч юм. Тэгээ тэрийг нэг асуудал орчхоор бас хит их буцаагаад яг үхэх гэж байгаа мэдрэмжийг авдаг гэсэн үг. Тэгээ нэг үхэх гэж байгаа хүн чинь юу ч тоохгүй шүү дээ. Яг одоо надад сахар хэрэгтэй байна. Нүрс ус хэрэгтэй байна гэдэг. Тэгээ хитрүүлээд ичихээр буцаагаад тийшээ буудана. Тэгэхээр нэгдүгээр төрлийн чихрийн шинжтэй хүмүүс ингэж дээшээ доошоо хилбэлцэх бас асуудал байдаг. Тэгэхээр өөр нэгдүгээр төрлийн чихрийн шинжтэй хүмүүс бас зөвлөе гэвэл яг 15 г сахар зүгээр байдаг. Тэгэхээр нэг юм 200 мл жуус ч юм уу. Orange, apple хамаагүй уугаад тэгээ араас нь арай илүү удаан шингэцтэй нэг алим ч юм уу идчихвэл яг дайчгүй тохирдог ихэвчлэн. Бүр хит ихийг тарьчаагүй бол ер нь. Тэгэхээр тэг зөвлөмөр байна. Тэгээд гэхдээ маш хэцүү. Эрсдэл түрүү хэлсэн шиг шөнө унтчих тахта ч юм уу мдээгүй үед бас хит олон ингээд сахар унгаагаад юм бол 2.1 ч юм 3.1 рүү хит олон унгаагаад юм бол би чинь бас тэрэндээ дүжрээд тэр сүлдэх мэдрэмжийг хит оройтож өгнө гэсэн. Тэгэхээр нөө мэдрэмж нь байхгүй жаад ухаалтж надад бас өөх аюултай. Тэгэхээр сахар айлуулах унгаахгүйгээр барих нь бас чухал. Тийм учраас тэр шаарыг тогтоох гэдэг зөвлөлөөр яриад байгаа. Тэгээд тэр шаарыг тогтоох дээр бас яг хуу миний хувьд бол аз болж эхнэр маань тоогооч. Тэгээд бас энэ одоо хариуцлагыг хамт үргэлжлэдэг гэх юм уу? Энэ стрессийг хамт үргэлжлэдэг. Тэгээд надад одоо ингээд хоол бэлдэж өгдөг. Тэгээд тэрэн дээр тэдэн грамм нүрс устай гэж бичиж өгдөг. Грамлаад хэмжээд тэрийг нь би яг тааруулж тарихад бол надад амар байдаг. Тэгжиж би урт наслах бас магадaltaй болно гэсэн үг. Тэгэхгүй буруу яваад их юм бол ер нь одоо 40 хүрэхгүй ч нас барах бас эрсдэл байгаа гэсэн. Яг хоо энэ өвчнг би бол аль болох эргээр нь хардж аль болох өөдрөг байхыг хичээдэг. Заримдаа бол бас стресстэх үе байна. Навшгиж насаараа ингэж тарьж насаараа ингэж юм толгой дотор юм тооцоолж ингэж амьдрах гэж юу гэдэг ч юм аа. Ийм залхсан мэдрэмж бас хаяа орж ирнэ. Одоо жишээ нь зүгээр ингээл хүмүүс төрсөн өдөр ч юм уу нэг шинэ жил ч юм уу болоод нэг бялуу тхийг хараад хаяа бас атаархах мэдрэмж хүртэл төрнө. Ямар ч тийм сөрөг үр дагаврыг нь шууд мэдрэхгүйгээр эрх чөлөөтэйгээр жиглаад идэж байгаа ч юм аа тий. Тэр бол бас сайхан санагддаг. Гэхдээ яг хуу зөв хүндээ юм чаленж ирсэн гэж бодож байгаа. Тэгээд аль болох сахилга баттай байхыг бол хичээж байгаа. Тэгэхээр урт наслнаа л гэж бодож байгаа. Ер нь бол 70-80 гарцсан ийм өвчтөе хүмүүсийг бол харж исэн онлайнаар. Тэгэхээр тэд нар шиг урт наслах боломжтой гэж бодож байгаа. Тэгээ бас одоо энэ AI хөгжсөн тийм үед бас магадгүй идэх боломж гарч бас магадгүй гэж бодож байгаа. Тэгээд риск нь бол байгаа. 40 байтугай тий хитрүүлээ тариад одоо магадгүй би хариуцлага алдаад согтууруулах ундаа хит хэрэглээд ч юм уу тий тасарч унаад тэгээд тэрэндээ хит их инсулин тарьчаад магадгүй идж явах юм тоохгүй мартчихдаг ч юм уу тий. Тийм бол ер нь маргааш зэрэхгүй гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү эрсдлүүд бол байгаа. Одоо шөнийн 3 цагт өөхөх шахдаг шалтгаан юу байдаг вэ? Тэгэхээр саяхан бас манай нэг найз одоо CGI TV гэдэг бас YouTube channel ажилладаг Ганзоо гэж залуу байгаа. Яг надтай адилхан нэгдүгээр төрлийн хэв шинжийн чихрийн шинж өвчтэй. Тэгээ тэр найз маань бас саяхан эмнэлэгт хэвтсэн байсан. Нэг ганц 2 сарын өмнө хуушуур идээд
хоош уурандаа хэтрүүлж тариад тэгээ шүн бас яг нэг хайпо буюу одоо хит бага сахар нунаад тэгээд дэрнээсээ болоод ухаалдж унаад ихнэр нь сэрхгсэн сэрхгүү тэгээд имлэг төрөгдөөд хэд хоног команд байж байгаад баг нойрг ухаангүй байж байгаас ирсэн байлаа. Тэгэхээр иймэрхүү эрсдлүүд байдаг. Тэгэхээр би бас яг адилхан хаяа ингээд шүн унтчихитэл зүүдэн дотор сахар унаад болдгоо. Ингээд сүлдээд болдгоо зүүдэндээ. Ингээд зүүдэндээ хүн чинь явж байгаа шүү дээ. Тэгээд гисэн чинь зүүдэн дотор ингээд сүлдээл юу болоод байна. Ингээл тэгэнгүүт oh shit чи зүүд биш бодит амьдрал дээр би унтж байгаа. Би яг одоо өөх гэж яах шиг байна сэрээрээ. Тэгэл ингээд сэрэнгуут нэг юм сүлдсэн юм хүлэрсэн сэрж байгаа байхгүй. Тэгэл ихнэрлүүгээ туслаарай. Сахар унжил. Тэгэнгүүт босоод жуус авчирдаг өгдөг ч юм уу тиймэрхүү асуудлууд байна. Саяхан жишээ нь зулж нэг юм орчин үед юм технологиуд байна те. Төхөөрөмж, сахар хэмждэг төхөөрөмж, Bluetooth-ээр утсан дээр миний сахарыг хэд байгааг хэлдэг тийм төхөөрөмж биэл ерөнхийдөө хэрэгэлдэг. Сүүлийн үед бол бас тэр маань дууссан бас юм асуудалтай байгаа. Тэгэхээр сая бас нэг хэсэг эхнэр маань Англид байх үед би гэртээ ганцаараа шүн унтж жагаад сахар маань унаад Англид утсан дээр нь алерт ирээд тэгээд над руу залгаад сэрээчээ гэд. Тэгээ уцаа авахгүй эхнэр тэнд стресстэй байдаг нөгөөх нь сэрхгүй биш үстэй гэд. Манай аав руу залгаа аав манад байсан. Тэгээд аав руу залгаж иж намайг сэрээгээд сахар ч унжин чи өөх гэж ингээд. Иймэрхүү бас асуудлууд бас байдаг. Ер нь бол өдөр болгон өөх рисктэй амьдардаг баг. Тэгээд нэг уриалмаар байгаа зүйл нь ер нь бол Монгол улсад хэдэн зуун хүүхдүүд ийм өвчтөй байгаа. Энэ нөгөө нэг өмнө нэгдүгээр хэв шинж гэж нэрлэдэг байсан энэ өвчнийг. Youth onset буюу залуу одоо жоохон хүүхдүүдийн өвчин гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр дунджаар 12 настай хүүхдийн өвчин тусдаг. Тэгээд 3 сартай хүүхдч тусах тохиолдол байна. Тэгэхээр 3 сартаагаас эхлээд өдөр болгон юм идэх болгондоо тариа тарина гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү асуудалтай хүүхдүүд Монголд бас зөндөө байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдэд бас энэ awareness те ийм зүйл байдаг шүү гэж бас хүмүүст мэдэгдэхийг хүссэн. Тэгээд тэднэрт бол одоогийн байдлаар мэдээж инсулин өгдөг юм байлээ. Зохих хэмжээнд. Тэгээд саяхнаас юм бас глюкоз монитор гэдэг түрүүний хэлсэн тийм Bluetooth-ээр хэмждэг тийм төхөөрөмжийг бас өгж эхэлж байгаа юм байлээ. Насанд хүрсэн хүмүүст бол өгөхгүй байгаа юм байлээ. Харамсалтай. Тэгэхээр миний хувьд бол бас энэ зардал өндөртэй өвчин болоод байгаа. Өдөрт 5 удаа яагаад тарьдаг вэ? Тэгэхээр нөгөө нэг миний бие инсулин ялгаруулдаг учраас хүний илгэн дотор бас нөөц глюкоз байж байдаг сахар. Өглөөс ирэхэд кортизол буюу стрессийн гормон ялгарч тэр чинь адреналин бас ялгарна. Тэгэхээр тэр дан ганц стресс гэхээс илүү одоо биеийг ачаалд оруулах гормон л доо. Тэгэхээр өглөө унтсан амарсан төлөвөөс ачааллын төлөв рүү шилжүүлж ийн гэсэн үг бие чинь. Тэгэхээр илгэндэх нөөц глюкозоо бас одоо ялгаруулдаг. Тэгэхээр юм идсэн идээгүй бас ерөнхийдөө инсулин хэрэг болж байдаг гэсэн. Тэрийг ашиглахын тулд. Тэгэхээр миний хувьд basal insulin гэдэг өдөрт 1 удаа тарьдаг ч юм уу өдөрт 2 удаа тарьдаг тийм урт хугацаанд үйлчилдэг 12 24 цаг 48 цаг үйлчилдэг тийм инсулин бас тарьдаг гэсэн үг байнга. Тэгжиж өдөртөө барьж байгаа нэр сахарын төвшинг. Тэгээд юм идэх болгонд одоо нүүрс ус идэх болгонд миний биеийн сахар орж ирж байгаа учраас тэрийг шингээх богино хугацааны инсулин гэж байна. 4 цагийн үйлчилгээтэй тийм инсулинийг бас байнга тарьж идэг гэсэн. Тэгэхээр юм идэх болгондоо би нүүрс ус идэх болгондоо тэгэхээр өдөрт би 10 удаа нэг зөсөн торт тэ идлээ гэж бодъё. 2 цаг дотор нэг ч үт юм те. Тэгэх юм бол би өдөрт 10 удаа тарих шаардлагатай болно гэсэн үг. Гэх мэт. Тэгэхээр хэдэн удаа нүүрс устэй мэдэн тэр хэмжээгээр би өөрийгөө тарих шаардлагатай болдог гэсэн үг. За тэгвэл сахар унахаар яадаг вэ та нэлээд тайлбарлалаа. Одоо тэгвэл сахар ихтгэхээр яадаг вэ? Тэгэхээр сахар их байгаад тахлаар яг нөгөө цусны судасны ханнууд маань гимтэн. Миний хувьд бол жоохон зүрх өвдөд эхэлдэг. Удаан сахар их байхлаар ер нь бол арьс марьсан дээр хүртэл бас damage гимтлүүд нь харагдаж эхэлнэ. Яавандаа одоо чинь нүдний судаснууд ч маш нарийн хялгсан судасууд байдаг. Тэгэхээр тэр бас төрүүлж гимтэх асуудалтай байдаг. Тэгэхээр хараа муудах, сохрох гэх мэт аюулууд бас байдаг. Тэгээд сахар хэд өндөр явах буюу инсулины эсэргүүцэл маань өндөр болоод ирэхлээр тархич нь бас глюкозоор бас дижигдэж идэг зүйл.
кетон гэж зүйл байгаа. Кетоз одоо кето диетыг хэрэглэдэг хүмүүс өөхийг задлж кетосисоор тархиж бас зэнэгдэж байдаг. Тэр нь илүү сайн. Гэхдээ бас хагас нөөцөө эсвэл хөвчлэн нүүрс ус иддэг хүмүүс бол ихэнх нөөцөө тархих глюкозоос авч идэг. Тэгэхээр нөгөө глюкоз нь дүжрээд бас тархич нь энерги болно. Тэгэхээр нөгөө ой санамж нь муулна артамхай өвчтэй болно, зүүн нь Альцгеймер өвчтэй болно гэсэн үг. Тэгэхээр Альцгеймер өвчнийг сүүлийн үед 3 дугаар төрлийн чихрийн шиж ингээд тодорхойлж байгаа бас. Тархины инсулины эсрэг үзэл гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр иймэрхүү урт хугацааны эрсдлүүд байдаг. Тэгээд биений чинь одоо хуруу гар хөлний чинь захаас эхлээд нөгөө нэг судаснуудын хүрдэг хэсгүүдээс зах хэсгүүд нь өвчиж эхэлнэ гэсэн үг. Даймаж авсаар байгаа. Тэгэхээр өндөр хэмжээний цусны сахар бас аюултай. Тэгээ бас нэг зүйл нь цусны сахар дээшээ доошоо ингэ савлах юм бол бас одоо глюкоз буюу одоо энэ сахар гэдэг зүйл чинь маш хүчтэй хар тамхи гэж ойлгож байна. Донтуулдаг. Тэгээд их хэмжээгээр хэрэглэхлээр улам илүү их нэгдэг бие чинь. Тэгэхээр бас асуудлууд сэтгэл зүйн асуудлууд бас үүснэ. Юу нь бол маш олон асуудал үүснэ. За хүмүүсийн асуудаг одоо ядаргаатай асуултуудыг товч ярил. Хүмүүс жишээ нь одоо өөр сахартай хүн ч юм уу нэг сахарын тухай одоо 2 дугаар төрлийн чихрийн шижингийн тухай нэг баг зэрэг мэдээлэлтэй хүмүүс олцаараа. За чиний сахар тэгээд хэд хүрэх үү гэж асуудаг. Энэ бол би юунаас тэгж асуудаг юм шиг. Тэр энэ надад болохоор нэг тийм өөр төрлийн бас ойлгохгүй тэр хүмүүс тайлбарлаад бас ойлгоход хэцүү тийм асуулттай ядаргаатай асуулт хүн болгон асуудаг. Тэр нь болохоор миний түрүүний хэлсэн шиг нэг торт тарихгүйгээр идэх юм бол миний сахар 30 хүрнэ. Энэ ямар ч өөр сахартай хүн бол 30 хүргэнэ гэж байхгүй. Глюкозын төвшин. Тэгэхээр минийх бол ингээд тэд хүрээд ингээд бариад яваад байна гэж гэхээсээ илүү би хэр сахилах баттай хэр зөв тарьж хэр зөв тооцоолж байгаасаа хамаарат барина. Эсвэл бүр тэнгэр дуртал хэлбэлцдэг. Тэгэхээр хүмүүс бас чи энийг идэж болох юм уу гэдэг бас асуудаг. Тэгэхээр тэрийг би хэрэг тарихаасаа хамаарж болно гэдэг ч юм уу тайлбарлахад бас хэцүү. За тэгвэл та ерөнхийдөө ямар хоол идэх ёстой байдаг вэ гэсэн байна. Энгийнээр бол ямар хоол идэх ёстойг тайлбарлавал аль болох бага одоо боловсруулсан хоол. Одоо жишээ нь жимс идлээ гэж бодоход тэрийг жуус болгочих юм бол боловсруулчих чинь гэсэн үг тийм. Тэгэхээр тэр процессыг аль болох багасгаж жимсээр нь идэх ёстой ч гэдэг юм уу тийм. Эсвэл төмсний нухш гэдэг бол боловсруулсан төмс гэсэн үг. Тэгэхээр зөвхөн чанаад идэх юм бол илүү дээр гэсэн үг гэх юм. Ийм байдлаар аль болох бага боловсруулсан хоолыг идэх нь зөв. Миний хувьд. Ер нь хүн болгоны хувьд. Тэгээ миний хувьд аль болох бага нүүрс усыг идэх нь зөв. Бас хүн болгоны хувьд. Тэгээ ер нь энэ шаардлагатай нүүрс ус гэж байхгүй. Тэгэхээр амтны гаралтай бүтээгдэхүүн бол зүгээр. Энэ дэр нэг юм амтны гаралтай зүйлийг би бол идэх ёстой гэж дэмжиж байгаа. Энэ дэр нэг юм controversial зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс нүүрс ус давхар хэрэглээд даймажаа нүүрс уснаас авчаад тэгээ амтны гаралтай бүтээгдэхүүнүүдийг гүтгээд идэг. Одоо жишээ нь махыг муулдаг ч байт юм уу? Эсвэл махны сүү тараг идэг муулдаг ч байт юм уу те? Тэрнээс гол даймаж аваагүй гэж би уриалмаар байна. Тэгээд nutrition science буюу хоол зүйн шинжлэх ухаан бол цоо шинжлэх ухаан. Одоо анагаахын шинжлэх ухаан 1700-800 онд ямар байсан тэр шатантай явж байгаа. Тэгэхээр хүмүүс жишээ нь тослог өөх тос муу таргалуулдаг гэж сая 1970-аад оноос хойш буруу юм ярьж маш олон хүмүүсийг өвчин тусгасан. Тэрний оронд яг жинхэнэ даймаж бол нүүрс уснаас авж байгаа гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр нүүрс ус яагаад гарч ирсэн бэ гэхээр мас өсөглөнг зохицуулахын тулд будаа төмс юу гэдэг нь те гурил тэрүүгээр одоо хүн төрлөختөн суурин цаг үе ихснээс хойш олон саяараа ч юм олон зуун мянгаараа тижээгдэх шаардлагатай болсон. Тэрнээс болж нүүрс ус хэрэглэж гисэн. Тэрнээс хойш одоо фермерүүдийн шүд нуруу одоо маш олон өвчнгүүд байдаг үе мөч. Тэр нь дийлэнх хоолныхоо тижээлний 70-аас дээш хувийг нүүрс уснаас авдгаас гаралтай гэсэн үг. Тэрний оронд хамгийн дээд зэрэглэлийн хоол бол амтнаас гаралтай хоол. Сүү тараг идэ мах 5 цол юу гэдэг те. Тэд нэр яагаад гэвэл логикийн төвшин тайлбарлая. Ургамал
буюу одоо нүүрс ус ерөнхийдөө ургамлаас л гарч байгаа шүү дээ. Ургамал нийт ургамлын 95-аас дээш хувийг бид нэр идэж болдоггүй. Хортой байдаг, үхдэг. Тэр идэж болдог 5% нь 100% зүгээр гэсэн үг биш. Арай л бага даймжтай гэсэн үг. Яагаад вэ гэвэл ургамалд зүхтаах механизм байхгүй. Нэг газараас суурин байна. Тэгэхээр тэр амьд үлдэхийн тулд идүүлмээрг байгаа шүү дээ. Тэхийн тулд ерөнхийдөө хорыг л ялгаруулж иж амьд үлдэнэ гэсэн. Харин амьтан яаж идүүлэхгүй байдаг вэ? Нэг бол алдсан, нэг бол зүхтаана. Тэгэхээр идэхэд бол нэг хортой гэсэн үг биш. Ийм логик явж байгаа байсан. Яг зарим жимс гэх мэт идүүлээд баас болж гарч ирж бордоо болоод шинэ ургадаг. Тэгэхээр идүүлэх зориулттай ургамал бас байдаг л да. Гэхдээ дийлэх ургамал ялангуяа бас энэ нүүрс устай бол ер нь бол damage их хэмжээгээр идэл өгнө. За тэгвэл хоолны хувьд тийм байна. Тэгвэл ажлаа яаж зохицуулдаг вэ? Ажлаа зохицуулахын тулд суур зүйлсүүдийгээ сайн зохицуулах тусам ажлаа сайн хийх чадвартай болдог бий. Одоо жишээ нь нойроо сайн авах, сэтгэл санаагаа сайхан болгохын тулд бясалгал мөрөглөө хийх, хооллоо зөв зохицуулах, энэ нүүрс усаа зөв зохицуулах. Ингэх юм бол энийгээ сайн хийх юм бол ажил маань сайн явна. Энийг алдагдуулах юм бол ажил маань ч гэсэн алдагддаг бас. Миний одоо эрүүл мэнд сэтгэл санаа бүх юм ингээл давхар алдагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 40% та 30% явж байгаа хүн ямар л олигтой ажил хийв гэж тэ. Тэгэхээр гол суурь зүйлээ алдагдуулахгүй байхад л ажил маань хүртэл сайн яадаг гэсэн үг. За тэгвэл энэ өвчнөд тэмцэхэд хэдэн төгрөгийн зардал гардаг вэ? Сардаа дунджаар. Яг тэмцэдэж байх. Ер нь энэ өвчнөдтэй амьдрахад ер нь маш их зардал гардаг. Одоо жишээ нь тэр төхөөрөмж биендээ суулгаад тэрийг сахараа хэмжихийн тулд 2-7 хоног л болоод тэр төхөөрөмж нь л 2-7 хоног л хүчинтэй байдаг. Тэгэхээр тэр төхөөрөмж хэдэл 300 мянга. Тэгэхээр нэг 4-7 хоногийн хэрэглээ 600 мянга. 650-60 мянга. Зүгээр сахараа хэмжихийн тулд. За тэгээд инсулин өөрөө за миний хувьд нэг 7 хоногийн хэрэглээ болдог нэг юм үзэг байдаг. Инсулин пен тарьдаг. Тэр нь төрүүлсэн шиг хоёр төрөл байдаг. Борт өглөө өдөрт нэг тарьдаг болон юм идэх болгонд тарьдаг. Тэгэхээр аль нэгийг 7 хоногт нэг хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр 7 хоногт 2 тийм үзэг. Нэг нь 100 сая төгрөг гэдэг. Тэгэхээр 7 хоногт 200 сая төгрөг. Ингээд 4-7 хоногт 800 сая тэр нэмэх нь тийм төхөөрөмжтэй бол сая хэдэн зуун. Тэгээд дээрэс нь 100 тэгээ өөрөө юу гэдгийг тиймэрхүү бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр ер нь бол саяас 2 сая төгрөг бол сарын хэрэглээнд явцдаг. Зүгээр амьд байхын тулд штэ, хоол идэхин тулд. Тэгэхээр засгийн газраас ч юм уу бас хүүхдүүдэд тэгээд хүмүүст ийм өвчтөе хүмүүст бас зах хэмжээний тэтгэлэг өгдөг юм шиг байлаа. Англид бол мэдээж бас сайн өгдөг. Энийг улам илүү дэмжмээр байгаа. Яагаад гэвэл эн чинь нэг зүгээр нэг юм амьдралын хэв маягнаас болсон одоо 2 дугаар төрлийн чихрийн шийдвэр юм биш те. 30-40 хүрээд арх тамхи одоо хоолны хэрэглээний асуудлаасаа болоод юм хүчтэй болсон хүмүүс биш. Өөрсдийн сонголтгүйгээр хүүхэд байхдаа эсвэл бүр залуу байхдаа ч юм уу юм өвчин туссан хүмүүс байгаад байгаа. Тэгээд зүгээр л хэдэн 7 хоног амьд байхын тулд ийм зардал гардаг. За сүүлийн асуулт. Энэ өвчин идэх үү? Идэх боломжтой юу? Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ өвчин онлын хувьд идэх нэг боломж нь нойр булчирхай шилжүүлэн суулгах. Тэгээд тэр нь өөрөө хамгийн эрсдэлтэй. Одоо жишээ нь Стив Джобс маань нойр булчирхайны хор тавдраас нас барсан. Тэр бомтон хүн нас барсан. Тэгэхээр ямар асуудалтай гэдгийг бол тэндээс харж мэдэх баг. Одоо жишээ нь хор тавдрын хувьд бол нойр булчирхай хамгийн өндөр эрсдэлтэй хор тавдар байдаг. Дараа нь уушигнийх байдаг. Тэгэхээр нойр булчирхай бол no joke. Тэгэхээр ер нь бол тэр бол сонголт биш. Яагаад гэвэл нойр булчирхайны 99% нь одоо миний нойр булчирхайны 99% зүгээр ажилладаг гэсэн. Зүгээр 1% нь буюу тэр инсулин ялгаруулдаг бета эснүүд нь л гэмтсэн гэсэн. Тэгэхээр тэрийг сэргээхийн тулд бас нэг дараагийн асуудал одоо гаргалгаа нь гэвэл үүлээс stem cell. Гэхдээ энийг яг хуу туршилтаар ганц нэг эдгээс өмнө тохиолдлууд байгаа юм байна. Гэхдээ энийг бол олон нийтэд бол гаргаагүй. Тэгээ магадгүй олон нийтэд гарах үгүй юм сайн мэдэхгүй байгаа. Яг тэгвэл өвчнийг эдгэхлээр одоо энэ том зах зээл байгаа шүү дээ.
Тэр нь байхгүй болох учраас том фармацевтикал энэ зүүн салбарууд маань бас энийг олон нийтэд гарах уугүй бас мэдэхгүй байна. Гэхдээ найдлага бол тасраагүй. Ямар ч байсан идэгэн гэж бодож байгаа би бол хувьдаа. Өөрөө тэрийг нэг одоо баяжхаараа фонд хийдэг ч юм уу тийм ямар нэгэн байдлаар гаргалгааг нь бол гаргана. Тэгээд бас эрүүл хэв маягтай бол ер нь бол ихэнх өвчнүүдийн 80-90% байхгүй болчдөг. Тэгэхээр сахилга бат маш чухал. Сахилга баттай байгаарай гэж уриалъя.